Монгол болоод олон үндэсний хоолны соёлыг иргэд мөн гадаадын жуулчдад таниулах зорилготой UB Food Festival 2026 олон улсын хоолны өдрөлөг Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхэлж байна. Нийтдээ 10 хоног үргэлжлэх уг хоолны өдрөлөгт ресторан, хоол үйлдвэрлэлийн салбарын 30 гаруй байгууллага 18 улс үндэсний нэрийн хоолыг танилцуулахаар оролцож байна. UB Food Festival нь манай улсад 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил гэхэд тус фестивалд 5,000 гадаад жуулчин үйлчлүүлсэн нь аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорж буй манай улсыг зорин ирэх жуулчдын тоог нэмэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаа юм а. Тэгвэл энэ жилийн хоолны өдрөлөг Монгол, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг, Гүрж, Итали хоол болон 100 шиг кофе десерт амттангаар иргэдэд үйлчилж байна. Урилгаар Оросын холбооны улс, Казахстан, Азербайджан зэрэг улсуудаас мэргэжлийн тогооч нарыг урьж тухайн үндэснийхээ онцлог хоолуудыг нийслэлчүүдэд амтлуулахаар төлөвлөж ажиллаж байна. За мөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бас одоо мэргэжлийн шилж болохоор тогооч нар бүхий. За тэгээд дээр нь хүмүүсийн танил болсон 30 ресторан энэ хоолоор үйлчлэн. Тэгэхээр хоолны сонголт болон нэр төрлүүд маш олон байхаар энэ бас нэлээд онцлог болно гэж хэлж байна. Зөвхөн хоолоор үйлчлүүлээд зогсохгүй тогооч нарын онцгой үзүүлбэр, асар бүрийн онцлог, хоол, амьд хөгжим, урлагийн тоглолт болохоос гадна олон сонирхолтой хоолны тэмцээн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. Өдөрлөгт оролцогч ресторанууд нь тухайн улсын хоолны онцлог соёлыг бүрэн илэрхийлсэн тогтчлт орчныг бүрдүүлж, зөвхөн энэ өдрүүдэд зориулан хоол болон уух зүйлсийн үнийг 15,000 төгрөгөөс илүүгүй байхаар зохицуулжээ. Мөн эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед бизнес эрхлэгч аж ахуй нэгжээ дэмжих зорилгоор ямар нэгэн түрээсийн төлбөр авалгүйгээр зохион байгуулж байгаа юм байна. UB Food Festival 2 дахь удаага оролцож байна. Урчин хийгдээр орж аваад түрүү жил өнжөөд энэ жил оролцож байгаа. Энэ бол мэдээж яг үнэс харуудад бол маш олон ресторанууд ерөнхийдөө хаалгаа барьж байгаа тийм. Тэгэхээр бид нар одоо юу гэдэг бас адилхан санхүүгийн хүнд нөхцөл байдалтай байгаа. Яг нь ингээд эн чинь түрээсгүй үзэх юм байгуулж байгаа байхгүй. Тэгэхээр бидний үйл ажиллагаанд бас маш том дэмжлэг болж байгаа. Дээрээс нь жуулчлалын сэцэн орж ирж яг ингээд завсрын үе байгаад байгаа байхгүй яг энэ хаврын үед. Тэгэхээр яг энэ хаврын үед бол бидний энэ одоо эдийн засгт бол энэ маш том бодиттой нэмэр болно гэж үзэж байна. Магадгүй одоо юу гэдэг жуулчлалын сезонд бэлдэх санхүүгийн одоо нөөцөө одоо энэ 10 хоногийн хугацаанд бэлдэх ийм боломж бүрдэж байгаа. Сэтгэл өндөр байна. Ерөнхийдөө зохион байгуулалтын зүгээс оролцогчдын зүгээс арын тоног төхөөр үнэж байгаа бүх тиймэрхүү зүйлсээр бас сайн хангалттай хангаж өгсөн учраас ерөнхийдөө оролцоход бол тог сахилгаа ямар нэгэн бохир мөхөр ч юм уу тиймэрхүү ахуй асуудал авахгүй төр дээр бол ерөнхийдөө сэтгэл ханамжтай байгаа. Энэ жил манайх анхудаа оролцож байгаа. Манайх Мексик улсын хоолоор үйлчилж байгаа. Тэгээд нийт 2 төрлийн хоол, 2 төрлийн коктейл, тако буррито гэсэн 2 хоол, tequila sunrise болон margarita гэдэг Мексик үндэсний өрмөц онцлог шингээсэн 2 төрлийн хоол, 2 төрлийн коктейлээр оролцож байгаа. Оросын албаны улсын Иргүү хотоос ирсэн. Тэгээд энэ Монголын зоогийн газар зочид худал зоогийн газрын холбооны урилгаар ингээ хүрэлцэн ирсэн. Тэгээд монголчуудтай Орос үндэсний хоол болох нийслэл салаад тэгээд мөөгний соус, бэлинч гэсэн үндэсний хоолуудаар үйлчлэн. Тэгээд монголчууд та бүхэн бүгдээрээ өргөнөөр хүрэлцэн ирээрэй гинэ. Food Festival хэмээх арга хэмжээнд тухайн улс үндэстний соёл, амьдралын хэм маягийг илэрхийлдэг бэрийн дарга хэмжээнүүдийн нэг төрөл болж хөгжиж иржээ. Зөвхөн хоол амтлах төдий бус хотын соёлыг таниулах, аялал жуулчлалыг идэвхжүүлэх, ресторан болон хүнсний салбарын хөгжлийг дэмжих, бизнес хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгох, бүх нийтээрээ амрах, зугаацах, цагийг сонирхолтой өнгөрөөх чухал платформ болж ирсэн байна. Тус үйл ажиллагаагаар зочилсан иргэдийн хувьд тэр болгон гадаад яваад байх боломжгүй учраас олон орны хоолыг нэг дор хамталж үзэх боломж олдож байгаад баяртай байна гэдгийг хэлж байна. Казахстан ингээд гадаад оронд бид нар очиж хоол идэх те ингээ бүх цогцлоор нэг дор ингээд хоол идэж байгаа нь маш их баяртай байна. Олон орны хоолыг нэг дороос ингээ хамталж байгаад бол үнэхээр сэтгэл өндөр байна. Өнгөрсөн жил бол оролцож амжаагүй. Энэ жил зорж ирээ оролцож тэгээд ер нь бол маш их газар багш шүү дээ. 20 бараг олон төрлийн хоолны олон улсын хооллууд байх шиг байна. Миний хувьд тэр плов, шорлог гэдэг яг орж ирээд яг үүдэнд байсан тэр Узбек хоолноос иддэм билүү гэж тал байж тий. Вьетнамын поштлоос идэж байгаа. Тий, өнгөрсөн жил болохоор би оролцож амжаагүй. Тэгээ энэ жил бүр зорж ирээд оролцлоо. Маш гоё олон орны хоолууд. Сая Азербайджаны хоолыг сая амталж үзлээ. Маш гоё амттай хоол байна.
UB Food Festival нь 10 хоногийн хугацаанд нийтдээ 50,000 гаруй зочин, жуулчин, оролцогч татах зорилготой зохион байгуулагдаж байна. Өдөрлөг энэ сарын 26-ны хүртэл өдөр бүр 12 цагаас 22 цаг хүртэл үргэлжилнэ.